Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал басан үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл гаргаж Америкийн нэгдсэн улсын Ираны хооронд шууд яриа хэлцээ явагдаж байгаа тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна. За тэрээр анхны мэдэгдлийг Бэмб гарагт хийсэн. За Бэмб гарагт хийсэн мэдэгдэлтэй хоёр улс шууд харилцаж байгаа гэдгийг онцолсон байна. Харин даваа гарагт ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон Тегераны хооронд яриа хэлцээ маш өндөр түвшинд явагдах болно гэж хэлээд хэрвээ тохиролцоонд хүрэхгүй байх юм бол Ираны хувьд тухайн өдөр бол маш муу өдөр болно гэж анхааруулсан байна. За Дональд Трамп цагаан ордонд Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсны дараа энэхүү одоо яриа хэлцээний талаар мэдгдсэн байна. За Нетаньяхугийн хувьд өмнө нь Ираныг цөмийн сэсэгтэй болохыг зогсоохын тулд Иран руу давтлах саналыг хүртэл дэвшүүлж байсан ийм удаатай юм байна. За 100 танхимд үг хэлэхдээ Дональд Трамп бид Бэмб гарагт Ирантай маш том уулзалт хийнэ. Бид тэдэнтэй шууд харьцаж байна. За магадгүй хэлцээрт хүрэх юм бол энэ мэдээж маш сайн хэрэг болно. За хэрвээ хэлцээ амжилтгүй болох юм бол Иранд маш том аюул нүүрлэнэ гэж хэлээд Иран цөмийн цэцэгтэй байж болохгүй хэрвээ хэлцээр амжилтгүй бол энэ нь Ираны хувьд маш муу өдөр байх болно гэдгийг анхааруулсан байна. За яриа хэлцээ ямар байдалтай явагдаж байгаа хэр ахицтай байгаа. За мөн энэхүү яриа хэлцээнд ямар албан тушаалтнууд оролцох зэрэг одоо дэлгэрэнгүй мэдээллийг бол ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэлтэй дуртаагүй байна. За харин Ираны зүгээс бол энэхүү уулзалт болохыг баталсан. Ираны гадаад хэргийн сайд уулзалтыг баталж X хуудсан дээр бол бас жиргсэн байна. За энэ үеэрээ энэ уулзалт бол одоо тест шиг их тийм чухал үйл боломж болно. За бөмбөг Америкийн талд байгаа гэсэн ийм мэдээлэл хийсэн. За өмнө нь бол Америкийн нэгдсэн улс Оросын холбооны улстай бас яриа хэлцээ өрнүүлж байсан. За энэ үеэр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бөмбөг Оросын талд байна гэсэн ийм үгийг хэлж байсан. За үүнтэй адил энэ үгийг ашиглаж бөмбөг Америкийн талд байна гэсэн мэдээллийг Ираны гадаад хэргийн сайд Аббас Арачки мэдээлэлтэй дурдсан байна. За Ираны мэдэгдэж байгаагаар энэ удаагийн уулзалт 4-р сарын 12-ны өдөр Оман улсад болно гэдгийг гадаад хэргийн сайд нь мэдэгдэж байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд бол өнгөрсөн 3 сард Дональд Трамп Арабын нэгдсэн Эмират улсаар зуучлагч болгон Ираны удирдагчдад хэлцээ хийх хүсэлт тавьсан. За ингээд энэ загтлыг бол илгээж байсан. За харин энэ саналыг нь бол Ираны дээд удирдагч Аятолла Хаменей шууд яриа хэлцээ хийх саналыг нь олон нийтийн өмнө бол хүлээж аваагүй. За үүний дараа бол Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжтой гэж мэдгдсэн. Гэвч Ираны удирдлага бол 3 дахь читгээ дээр дамжуулан Америктай яриа хэлцээ хийх боломжтой гэдэг хүсэлтэд бас илэрхийлсэн учраас энэхүү хоёр тал уулзаж шууд ярилцах ийм нөхцөл байдал бүрдэж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын гадаад бодлогын нэг томоохон зорилт бол Ирантай харилцах асуудал байдаг. За ялангуяа Ираныг цөмийн цэцэгтэй болохоос сэргийлэх бодлого бол Ираны Америкийн нэгдсэн улсын болон за түүний холбоотнуудын ойрхон дорн дутах чухал бодлого хэвээр байсан. За тийм учраас бол өмнөх засаг захиргааны үед ч гэсэн энэ чиглэлд ихээхэн одоо анхаарал хандуулж ажиллаж байсан. За тухайлах юм бол 2015 он тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обамагийн үед цөмийн хэлэлцээрийг Ирантай байгуулсан. За энэхүү хэлэлцээрийн үр дүнд бол Иран улс цөмийн одоо үйл ажиллагаагаа хязгаарлаж олон улсын цөмийн одоо шинжээчдийг цөмийн байгууламждаа нэвтрүүлнэ. За тэгээд зөвхөн энэхүү эдгээр байгууламжийг иргэний зориултаар эрчим хүч бий болгох зорилгоор ашиглана. За ямар нэгэн байдлаар цөмийн засгийн үйлдвэрт ашиглахгүй гэсэн ийм гэрээг байгуулсан. За үүний хариуд бол өрөндийн орнууд Иранд ногдуулсан хориг арга хэмжээгээ цуцлах ийм боломжийг олгосон хэлэлцээрийг хийж байсан. За тухайн одоо хэлэлцээр тохиролцоог бол байгуулсан улс орнуудын дотор Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамд Хятад ард улс, Франц, Герман, Оросын холбооны улс, Их Британь зэрэг улсууд гарын үсэг зурсан. За мэдээж хэрэг бол Иран улс хэлэлцээрийн нэг тал оролцогч болж оролцсон. За харин энэхүү хэлэлцээрийг бол 2016 онд ерөнхийлөгчөөр анх удаа нэр дэвшиж байхдаа Дональд Трамп кампанит ажил өрнүүлэхдээ энэ хэлэлцээрийг буруу шааж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдгдсэн. За ерөнхийлөгч боломгцоо хамгийн түрүүнд хийсэн алхмуудынх нь нэг нь Америкийн нэгдсэн улсыг Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрээс гаргах шийдвэрийг гаргаж байсан удаатай. За үүний дараагаас эхлээд Иран бол гэрээний нөхцлүүдийг улам бүр зөрчих болсон. За олон улсын атомын энерги агентлаг Ираныг одоо цөмийн бөмбөг хийхэд ашиглаж болох баяжуулсан
зургааны их хэмжээний нөөцтэй босныг нь анхааруулж байгаа. За сүүлийн саруудад бол Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа тэр дундаа Дональд Трамп бол Ирантай шинэ гэрээ хэлэлцээ хийхийг одоо эрэлхийлж байгаа. Тийм учраас энэхүү боломжийг удаа дараа твшүүлж хэрв тохиролцоонд хүрэхгүй байх юм бол цэргийн ажиллагаа Ираны эсрэг явуулна гэж сүрдүүлж байгаа. Харин Израиль улсын хувьд бол ойрхон дорнодын бүс нутагт Ирантай өрсөлддөг. За аль аль нь бол бүс нутагтаа тэргүүлэх байр суурьтай байхыг хүсдэг ийм орнууд байгаа. Тийм учраас бол Ираныг цөмөн зэсэгтэй болох нь бол Израилийн хувьд бол урт хугацааны аюулгүй байдлын сорилт гэж үзэж байгаа учраас бол Израиль улс Ираныг одоо цөмөн зэсэгтэй байхын эсрэг байсаар ирсэн. Хэрвээ цөмөн зэсэгтэй болохыг оролцсон тохиолдолд бол Израиль пуужингаар давталгаа хийх боломжтой гэдгийг бол цагаан ордны удирдлагад санал болгож тавьж байсан удаатай юм байна.